Үнсэлт. Густав Климт. Түүхэн нөхцөл. Густав Климтийн Үнсэлт 1907-оос 1908 онд бүтээгдсэн бөгөөд Австрийн уран зургийн түүхэнд хамгийн алдартай, хамгийн танигдсан бүтээлүүдийн нэг юм. Энэ зураг Климтийн алтан үе хэмээн нэрлэгддэг уран бүтээлийн оргил үе төрсөн. Тухайн цаг үе бол Вен хотын оюуны, соёлын, сэтгэл зүйн их өөрчлөлтийн үе байсан. Нэг талд хуучин Европын язгуурт ноён соёл оршин тогтнож байсан бол нөгөө талд Зигмунд Фройдын сэтгэл зүйн онол, модерн урлаг, шинэ бэлэгдэл, хувь хүний дотоод ертөнцийг илэрхийлэх хандлага хүчтэй гарч ирж байлаа. Климт энэ зургийг зүгээр нэг хайр дурлалын ямар нэгэн үйл явдлыг дүрслэн бүтээх гэж уралдсангүй, харин эрэгтэй, эмэгтэй хоёрын нэгдэл, хүслийн тансаг гооз үе, бие махбод ба сүнслэг оршин огтлцол, хайр ба ууслын хоорондын нууцлыг хэл хязгаарыг харуулахыг зорьсон юм. Энэ утгаараа Үнсэлт бол зөвхөн романтик зураг гэхээс илүүтэйгээр хүний хамгийн эмзэг, хамгийн нандин, хамгийн гүн холбооны бэлэгдлийн төвшин дүрсэлсэн бүтээл юм. Арга барил. Энэ бүтээл тосон будгийг алтан навчтай хостуулан зурсан нь Климтийн хамгийн өвөрмөц шинжүүдийн нэг юм. Алтан гадаргуун зургийг жирийн бодит орчноос салгаж бараг тахилын шүтэн иконик шинжтэй болгодог. Климт Бизантийн мозаик урлаг, ялангуяа Равенна хотын сүмийн хааны дүрслэлээс гүн нөл авсан гэж үздэг. Тиймээс энэ зурагт бие махбод, бодит метатлаа, орчин нь нэлээд бодит ус, цаг хугацаагүй, ариун бөгөөд мөрөөдлийн шинжтэй харагдана. Зохиомжийн төвд тэрвэрсэн хос байдаг. Эрэгтэй дүр дээд талаас доош бүхийж эмэгтэй толгойг үнсэж буй бол эмэгтэй өвдөг сөхрөн толгойгоо налуулан биеэ тэр чигт нь энэ тэрвэрлтийн хэмнэлд даатгаж буй мэт. Энэ хоёр дүрийг хүрээлсэн алтан нөмрөг мэт хэлбэр нь тэднийг орчноос бүрэн тусгаарлаж нэгэн хаалттай дотоод ертөнц бүхий орон зайд оруулдаг. Арын суурь нь бараг хоосон, тодорхой орон зай байхгүй. Иймээс үзэгчийн анхаарал ганцхан зүйл дээр төвлөрдөг. Тэдний дотоод холбоо. Дөрүүдийн шинжилгээ. Зураг дээр хэрэгтэй дүрийн царай бараг нуугдсан. Бид түүний нүрийг бүрэн харахгүй. Энэ нь нэг талаараа санаатай мэт. Климт эрэгтэй хувь хүний онцлогийг бус түүний хөдөлгөөн, хүсэл, хамгаалах мэдрэмжийг илүү чухалчилсан байна. Тэр эрэгтэй бүсгүйг хоёр гараараа зөөлөн боловч хүчтэй тэрвэрч, толгой нь урагш бүхийлхэн үнсэж байгаа мэт. Түүний биеийн хилэмжинд эрч хүч, шийдэмгий байдал, эмзэг чанар мэдрэгдэнэ. Харин нүүр нь үл харагдах тул энэ хүч дамгаалсан байдал нь ил шууд бус, нууцлан харагдана. Эмэгтэй дүрийн царай нь илүү тод, нүд нь анаатай, уруул нь үл мэдэг тайвширсан, толгой нь арагшаага баг зэрэг гидсэн байна. Түүний нүүрэнд эсэргүүцэл биш, харин гүн уярал, дотоод авталт, мэдрэмжтэй ууссан байдал мэдрэгддэг. Гэвч энэ тайван байдал нь бүрэн итгэхгүй бас биш ээ. Түүний гар эрэгтэй хүзүүг зөөлнөөр хүрч байгаа, харилцсан хариу мэдрэмж байгааг илтгэн. Өөрөөр хэлбэл энэ зураг зөвхөн нэг талын эзэмшил бус хоёр талын сэтгэл хөдлөлийг нийтлүүлнэ. Хоёр дүрийн хоорондын ялгаа хувцсны хээд ирэх сайн харагдана. Эрэгтэй нөмрөг дээр дөрвөлжин босоо хатуу өнцгтэй хэлбэрүүд дамгаалдаг. Энэ нь хүч, тогт туртай байдал, шулуун чанарыг илэрхийлнэ. Харин эмэгтэй хувцсан дээр дугуй, цэцэг, зөөлөн хэлбэрүүд ноёлдог. Энэ нь үржил шим, уян налархай байдал, амьдралын хэмнэл, дотоод зөөлөн энерги бэлэгддэг. Ийхүү эрэгтэй эмэгтэй дүрсийг зөвхөн биеэр бус дүрслийн хэлээрч ялгаа харуулсан байна. Алслалт. Үнсэлт зурагт уламжлалт утгаараа алслалт гэх зүйл бараг байхгүй. Орон зайн гүнийг үүсгэсэн, зориудаар хавтгааруулсан бүтээл. Климт бодит өрөө, байгаль, архитектур, тэнгэр, хан гэх мэт орчны тэмдэглэгийг бүхэлд нь арилгаж, дөрүүдийг бараг сансарлаг, мөрөөдөм, сэтгэлийн дотоод орон зайд байрлуулсан байна. Тиймээс энэ зурагт хаана, хизээ, ямар нөхцөлд яг энэ үйл явдал болж байгааг мэдэх ямар ч боломжгүй. Гэхдээ яг нэг тодорхой бус байдал нь бүтээлийн өөрийнх нь хүч болдог. Хайр дурлалын мөчин дэлхий дээр бус цаг хугацаанаас ангид оршихуй мэт мэдрэгдэнэ. Материалын хувьд алтан навч ашигласан нь энгийн гоёлын шийдлэхээс илүүтэйгээр гэрлийг ойлгож өөрөөсөө гэрэлтэж буй мэт мэдрэмж төрүүлдэг. Тиймээс энд гэрэл сүүдрийн уламжлалт тоглолт нэлээд бага. Харин алтан гадаргуу өөрөө бүх дүрслэлийг дотроос нь гэрэлтүүлж буй мэт санагдана.
хосын арьс, нүүр, гар, хөл зэрэг нь цөөн ил гарсан хэсгүүд л бодит гэрлийн медоливорк бүхий байхад бусад хэсэг нь гоёл чимэглэл, бэлэгдэл, хавтгай хэ болон хувирна. Өөрөөр хэлбэл энэ зурагт бодит ба хийсвэр, бие ба хэ, арьс ба алт, мэдрэмж ба дүрслийн хооронд хэлбэлцдэг гэсэн үг. Сонирхолтой баримтууд. Үнсэлт нь Клинтийн хамгийн алдартай бүтээл бөгөөд өнөөдөр Австрийн үндэсний урлагийн бэлэг тэмдэг шахан болсон зүйл. Зураг бүтснийхаа дараа маш хурдан алдаршсан. Австрийн төрөөс худалдан авч байсан нь түүний үн цэнийг тухайн үедээ хүлээн зөвшөөрч байсныг харуулдаг. Клинтийн алтан үеийн оргил бүтээлүүдийн нэг гэж тооцогддог бөгөөд алт ашигласан дүрслэлийн арга нь түүнийг бусад Европ зурагчдаас нэг онцгой ялгаруулсан. Зарим судлаачид зураг дээрх хосыг Клинт өөрөө болон түүний ойрын эмэгтэй дөрүүдийн нэгтэй холбоотой байж болох тухай таамаг дэвшүүлдэгч үүнийг баталсан тодорхой нотолгой байдаггүй. Доод хэсгийн цэцэгт нуг мэт суурь нь маш нарийн ажил бол хосууд яг ирмэг дээр нь зогсож буй мэт харагдана. Энэ нь хайр дурлалын мөч үргэлж аюул, уусалт, алдагдлын ирмэгтэр байдаг гэсэн тайлбарыг хүргэдэг. Сэтгэл зүйн бэлэгдэл. Эрэгтэй дүр илүү итвэхтэй, эмэгтэй дүр илүү зөөлөн. Хүлээн авах шинжтэй мэт харагдавч тэдний хоорондын холбоо нь энгийн ноёрхол, дагалдал биш. Харин нэг нь нөгөөгөө бүрэн эзэмтгэхийн оронд хоёулаа хамтдаа нэгэн шинэ орон зайд уусч буй мэт. Алт энд зөвхөн тансаг гоёл чимэглэл гэхээс илүүтэйгээр хайр дурлалыг өдөр тутмын бодит амьдралаас өргөж, бараг шашны ариун мөнхийн төвшөнд хүргэж буй хэрэгсэл болно. Тиймээс энэ зурагт үнсэлт нь ердөө бие махбодын үйлдэл бус, харин бясалгал шиг, шүтлэг шиг, оршихуй нэгдэл шиг харагдана. Эмэгтэй аниатайнууд толгой налалт, цэцгэн орчин, алтан хучлаг бүгд нийлээд хайрыг тайван, дулаан, бас баг зэрэг эмзэг зүйл болгож буй мэт харуулна. Харин эрэгтэй бүхийсэн байдал нь хавтгай дөрвөлжинхээ хүчтэй гарын хөдөлгөөн нь тэр эмзэг орон зайд хүч, хүсэл, таталцлыг оруулж байна. Иймээс энэ зурагны гол хүч нь эсрэг шинжүүдийн нэгдэлд оршдог. Хатуу, зөөлөн, хүсэл, амгалан байдал, хүний бие ба сүнслэг ариун байдал гэх мэт